нэг хэсэг зүүн ирэг дээр нь гараад яваад байгаа юм. Гэхдээ одоо эвсэд нэгдэхэд илүү ойрхон байгаа, илүү одоо хүчрхэг байгаа том Орос олон бол яхаарахгүй Монгол ардын нам байна. Тийм учраас ер нь философийн хуулиар жижигэн дандаа том руугаа татагддаг тэмүүлж идэг штэ. Тэгэхээр Монгол ардын намдаа одоо татагдаж Монгол ардын хувьсгалт нам нь эвсэж ажиллаад алстай энэ хоёр нам нэгдэх ёстой байна гэдэг үзэл байдлын үүднээс бид одоо Монгол ардын намынхаа гишүүнчлийг сэргээсэн. Тэгээ ингээд үзэхээр бас сонирхолтой. 81 онд би Монгол ардын хувьсгалт намд илсэн. 2011 онд Монгол ардын намын батлах авсан. Нам нэрээ солиод автоматар авсан. 2012 онд Монгол ардын хувьсгалт намынхаа гишүүнчлийг сэргээсэн. 2016 онд Монгол ардын намынхаа гишүүнчлийг сэргээж байгаа. Тэгэхээр энэ маань бол одоо ингээд нэг л одоо намын бодлого үйл ажиллагааны зүй ёсны эхлэл үргэлжлэл яваад байна. Энийг хоёр өөр эрс тис нам шиг одоо ингээд тэрсэлдүүлж ойлгох нь бол буруу юм аа гэдгийг л эцэст нь бас тэмдэглэмээр байна. За яг олон нийтийн харж байгаагаар бол 2012 онд тийм Монгол ардын хувьсгалт намын дарга энэ хоёрыг за намаас салаад нэлээ хэцүү байхад нь та хоёрыг өчлөө гэж харж байгаа. Одоо бол жоохон хэцүү байхад нь орхиод гарч ийн үү гэдэг юм. Яг ийм нүдээр харж иж болох юм л та энэ дээр. Магадгүй тий. Ер нь 2012 онд Монгол ардын хувьсгалт намыг хүчрхэгжүүлээ гэдэг үүднээс их хурлын тодорхой гишүүд шилжсэн шүү дээ. Тэр яагаад гэвэл сонгуулийн өмнө бас л эвсэж чадсангүй. Тэгэхээр сонгуулийн дараа хэн хэний амжилттай оролцвол эргээд энэ хоёр нам одоо парламентын төвшөнд эвсэж ажиллах бололцоо бүрдэнэ. Тийм учраас Монгол ардын хувьсгалт намдаа нэгдэж одоо тэрний хүчийг нэмэгдүүлье гэдэг ийм үүднээс л одоо Тэрвэш Дав гишүүн, Чулуун Бат гишүүн бид гурав бол яг ингэж ярьж байгаад ийм шийдвэр гаргаж ирсэн. Тэр үед Монгол ардын хувьсгалт нам маш хүнд байдалд байсан. Даргаыг нь одоо бариад аваа явуулсан. Нам нь одоо бүтэц зохион байгуулалтын хувьд сайн бичиж чадаагүй, тийм ээ. За ингээд сонгуулийн одоо процесс эхлэхэд бол одоо тэнд зайлшгүй дэмжлэг хэрэгтэй байсан. Ингээд одоо Монгол ардын хувьсгалт намын сонгуулийн шатаабыг одоо бий ахалж ажилласан. Тэрвэш Дав гишүүн, Чулуун Бат гишүүн маань тойрог дээр өршөлдсөн. Ингээд тэрний сонгуульд бол харин одоо амжилттай оролцож 11 суудалтай эвслээрээ парламентод орж ирж. Ингээд төрийн тэнцвэрийг хадгалахад чухал хүчин болж орж ирсэн. Гэхдээ 12 оны сонгуулийн үр дүнгээр бол Монголын ардчилсан нам хамгийн олон судал аваад төр засгаа байгуулах санал гаргах эрхэм шилжсэн. Тийм учраас одоо шударгаас эвсэлд ардчилсан намтай хамтар төр засгаа байгуулж ажилласан. Ийм л учиртай. За одоо бол эргээд харахад бид ер нь энэ хоёр нам алстаа нэгдэх учиртай. Нэг байх ёстой. Энэ зорилгодоо хүрэхэд илүү том хүчрхэг урсгалдаа нийлж нэгдэх ёстой юм а гэдэг байр суурьтай. Мэдээж намын дотоодод бол бидэнд бас санал нэгдэхгүй байх юм асуудлууд байсан. За тийм ч учраас ер нь цаашдаа бол одоо ингэж тархаа хоёр тустай байх нь буруу юм а гэдэг үүднээс энэ удаад бол Монгол ардынхаа намд одоо хүчээ нэмэрлэж одоо ингэж сонгуульд оролцох ийм л одоо үүднээс Монгол ардын намдаа гүшүүслээ сэргээсэн байгаа да. Энэ хоёр дарга ер нь та хоёрын шийдвэрийг яаж хүлээж авав? За намын хуучин нөхөд бас ямар байдалтай ухтаж авав? За яг хөө ер нь бол мэдээжийн хэрэг таатай хүлээж аваагүй нь ойлгомжтой байх. Тий. Гэхдээ одоо гишүүд өөрсдийн итгэл үнэмшлэр намд илсдэг. Өөрсдийн одоо бас итгэл үнэмшлэр намаас чөлөөтэй гарч болдог хуулийн залттай. Энэ дагуугаа өөрсдийнхээ итгэл үнэмшлийн дагуу Тэрвэш Дав гишүүн битээр асуудлаа шийдсэн. Намын дөрмийнхээ дагуу анхан шатныхаа өргөдлөө гаргаж намаасаа одоо чөлөөлөгдсөн. За энэ тухайга намынхаа удирдлагад мэдэгдэж хүлээсэн сонгуульт ажлын асуудлуудыг бас шийдэрэй гэдэг өргөдлөө зэрэг өгсөн. Тэ. Ингээд одоо бид бол өөрийнхөө итгэл үнэмшлэр л одоо энэ шийдвэрийг гаргаад явж байгаа. Тэ. Нөө мэдээжийн хэрэг сэтгэл дундуур байгаа нөхдүүд байгаа. Тэ. Хүчээ нэгтгэж хамтарч ажиллаж байгаад бас одоо эерэг хандж байгаа. Ялангуяа Монгол ардын намын одоо хуучин гишүүд журмын нөхд маань бол энэ дээр бас их эерэг ингэж одоо татна хүлээж авсан. За ер нь ингээд очиход бол юу гэдгийг нэг танихгүй газар ирсэн юм шиг санагдахгүй шүү дээ. Чи бид дотор нь байсан бүгдээрээ хамт одоо өдийг болтол дэмжсэн. Ингэж л одоо төр засагт хамт ажиллаж байгаа улсууд энэ дээр үл тийм одоо гадны хүний гэсэн ойлголтууд харин хаана гараагүй.
намууд ер нь бол хуулийн хугацаанд нэр дэвшигчээ тодруулаад дууссан гэвч юу гэдэг нэрээ татах, солих, хойлох юм асуудлууд бас сүүлийн үед гараад байна л та. Энэ юу нэг хуулийн хувьд болдгийм үү? Энэ дээр та нэг бичлэлүүд илэрхийлээ. Гэхдээ яг ер нь бол хуулийн зохицуултаар бол бас гишүүдээ одоо нөхөн нэр дэвшүүлэх энэ болцоо бол хуулиар заасан байгаа. Тий. Ямар тохиолдолд нөхөн нэр дэвшүүлж болох уу гэдгийг ч хуулийн дээр заасан байгаа. Тийм ээ. За тийм учраас бол хуулийн хугацаанд одоо нэрээ татах, нөхөн дэвшүүлэх энэ асуудал бол нээлттэй. Тий. Харин хуулиар заасан хугацаа өнгөрсний дараа нэгэнт одоо албан ёсоор бүртгэгдэж хүлээн зөвшөөрөгдөөд ингээд нэр дэвшигчийн төр үнэлэхийг авцснаас хойш бол одоо нэрээ татна, нөхөн дэвшүүлнэ гэдэг асуудал байхгүй алдтай. За тэгэхээр тэр болтол хуулийн хугацаанд бол энэ ажил бол хийгдэж болох асуудал. Таны хувьд энэ Сүхбаатар төрөгцсөн өнгөрсөн жил ч гэсэн жагсаалтаар гарсан, өнгөрсөн сонгуулиар ч гэсэн жагсаалтаар гарсан гэж нэг мандаттай тойрогт өрсөлдөнө. Тэгээ энэ жилийн ер нь энэ сонгуулийн хуулийн шинжилэл, тойргийн хуваарлалт дээр та ямар байр суурьтай юм? Бас л нэлээд шүүмжил дагуулж ижлийн тойргийн хуваарлалтын асуудлыг шийдэх шиг боллоо. Хуулийн зохицуулалт энэ жилийн хувьд бол бас тийм өөрөмс нөхцөл байдал бий болгочлаа л доо. Уг нь бол одоо 6 сарын дотор сонгуул болтол хуулинд өөрчлөлт оруулахгүй зохицуулттай байсан шүү дээ. Тэгэхээр энэ заалт өөрчлөгдчихлөө. За дээрээс нь одоо үндсэн хуулийн цэцгийн дүгнэлт гарч сонгуулийн тогтолцоог өөрчиллөө. Тэ за гарцаагүй үндсэн хуулиндаа нийцүүлэхээс арга байхгүй шүү дээ. Тий. За дээрээс нь одоо сонгож авсан тогтолцоотойгоо уялдаад сонгуулийн тойрог хуваарлах асуудал бас шийдэгдлээ. За энэ тойрог хуваарлсан асуудал дээр бол би туйлын сэтгэл одоо дундуур байгаа. Ягаад гэвэл одоо энэ төр төсны уламжил гэж байна. Тийм ээ. Дээрээс нь одоо мандатын тоо гэдэг чинь өөрөө цаана төрийн том бодлого, ард иргэдийг төр төлөөлөх, тэдний эрх ашигыг төрд хамгаалах, төрийн бодлогыг бас одоо ард иргэдтэй ууж гүүр болох энэ үднээсээ бол маш чухал байдаг. За гэтэл одоо Сүхбаатар аймагт бол нэг мандаттай болгочлоо. 92 оны үндсэн хууль батлагдсанаас хойш явагдсан 6 удаагийн их хурлын ардчилсан сонгуулиар Сүхбаатар аймаг дандаа 2 мандаттай байсан. Тий. Тэгэхээр энэ 2 мандатыг ингэж цөөрүүлсэн нь бол бас үндсэн хуулиар олгогдсон сонгогчдын тэгш эрхийг хангах асуудал дээр бас шүүмжлэл гаргаж ийн гэж бодож байна. Ягаад гэвэл Сүхбаатар аймагт одоо 59 мянган иргэн нэг их хурлын гишүүн сонгох нь. За зүгээр хамгийн ойр байгаа хил залгаа Хинтийн аймгийг аваад үзэх юм бол 24 мянган хүн нэг их хурлын гишүүн сонгох болж байна. Тэгэхээр зэрэг одоо нэг их хурлын гишүүнд оногдож байгаа ард иргэд сонгогчдын тоогоор Сүхбаатар аймаг 2 дахин өндөр байх жишээтэй. Тэгэхээр одоо тэр болгонд хурж ажиллах хүртээмж өгөөж энэ дээр бол бас одоо сөрөг нүдэ гарахгүй гэж хэлэх үндэс байхгүй. Тэ. Ер нь ч одоо энэ сонгуулийн тойргийг өөрчлөлттэй их хурал дээр яригдсан нэг үндслэл бол төлөөллийн тоо олон болох тусам төр засгийн анхаарал тэнд илүү төвлөрнө гэдэг үндслэл ярьсан шүү дээ. Тэгвэл яагаад Сүхбаатар аймгаас төлөөллийн цөөрүүлсэн юм бэ? Төр засгийн анхаарал суларч юм шүү дээ. Эн чинь шудраг бишээ гэдэг асуудлыг бол бид нэлээд шүүмжилтэй гаргаж тавьсан, харамсалтай нь одоо олонхороо ингээд шийдсэн. Тэгээ энэ асуудалд бол Сүхбаатар аймгийн ард иргэд сонгогчдод бас сэтгэл дундуур байгаа л да. Ялцчгүй хуучин одоо нэг дэвшил рүү явж байгаад эргээд хурцлаа гэдэг шүүмжил бол маш хүчтэй явж пропорционал тогтолцоо руу явж байгаа мажоритар болчлоо гэдэг. Тий, ер нь бол би ч гэсэн энэ дэр санал нэг байгаа. Тий, ер нь бол тодорхой дэвшил хийж яваад ухарчлаа. Холимог системийг оруулж ирснээр бол бас тодорхой хэмжээний дэвшил гарсан шүү дээ. Цаад агуулгаар авал тийм ээ. Хамгийн гол нь сонгогчдын өгсөн санал төр засгийн одоо бүрдүүлэхэд илүү одоо бодтой тусдаг. Ийм л хувилбар л да холимог систем бол. За дан ганц одоо энэ тойргоос сонгох мажоритар систем бол нэг хэсгийн сонгогчдын санал бол төр засгийн одоо энэ эрх мэдэл хуваарлахад тусгагддаг ус бол талтай. Тий. За энэ үүднээсээ бол би шүүмжилтэд хандж байгаа юм. За их хурлын одоо төвшөнд энэ сонгуулийн хуулийг ярихад бид ярьж байгаад сонгуулийн нэг шинэ хувилбар санал болгосон юм. Тий. За энэ үе шудраг бас эвслийн одоо санал бол дэвшигсэн л дээ. За энэ ямар хувилбар байсан гэхээр ерөөсөө энэ холимог тогтолцоогоо хадгалж үлдээ. Тийм ээ 48 гишүүнийг тойргоос сонгоё. 28 гишүүнийг бол одоо томсгосон тойргоос сонгоё. Ингэхдээ нэрээр сонгоё. Урд нь бол 28-ын чинь томсгосон тойргоос сонгохдоо нэрээр биш жагсаалтаар сонгож байсан байхгүй юу? Намын нэрээр. Тий.
Тэгвэл одоо намууд 28 нэр дэвшигчээ жагсааж агаад ингээд одоо Монгол улсын хэмжээнд нэг том тойрог болгоод ард иргэдээс одоо нэрээр нь санал авъя. Тэгэх юм бол одоо бүгдээрээ л одоо үндсэн хуулиндаа нийцсэн иргэн сонгогдно. Иргэн хүн одоо их хурлын гишүүнээ өөрөө шууд одоо оноод сонгоно. Энэ хуулиндаа бол илүү нийцсэн. Тий. Харамсалтай нь энэ хувилбарыг хүлээж аваагүй. Тий. Энэ хувилбараа явах юм бол одоо энэ сонгуулийнхаа дэвшилтийг одоо цааш нь баталгаажуулаад илүү одоо аятайхан тогтолцоо руу явах энэ одоо боломжийг хадгалж үлдэх байсан юм. Харамсалтай нь чадсангүй гэж. Харамсалтай нь энийг одоо чадсангүй. Сонгуул болохоор бас заяалтчгүй нэг маргаан дагуулдаг машины тооллох дээр л нэг маргаан дагуулдаг гэдэг чинь хар машинаар тоолон тоолохгүй. Таны хувьд бас энэ дээр ямар байр суурьтай байдığım бэ гэж. Энэ жил үл ялчгүй хар машинаараа тоолдгоор тоолно л гэдэг юм байр суурьтай болов байгаа шүү. Нөө тий ард иргэдийн дунд нэлээд шүүмжилд өртөж байгаа асуудал бол энэ хар машины одоо тоолгын асуудал байгаа юм. Тэнд одоо бодлоо орж яана, болохоо орж яана гэсэн ийм одоо шүүмжил их байдаг л да. Тий. Тийм учраас энэ жилөө сонгуулийн хуулинд ерөөсөө энэ машинаараа тоолдгороо тоолъё. Гэхдээ 50% нь хяналтын тоолго хий гэдэг асуудлыг бол нэлээд тавьж ийм асуудал шийдэгдсэн. Гэхдээ энэ маань бол бас учир дутагдaltaй шийдэгдсэн. 50 хүртэл хувьд нь одоо ингээ хяналтын тоолго хийж болно. Хэрвээ хяналтын тоолго, машины тоолго хоёр зөрүүл дүнгийн одоо машины тоолгоор аавна гэсэн ийм заалт үлдсэн. Тэгэхээр тэгвэл одоо хяналтын тоолго хийх ямар агуулга байгаа юм гэдэг асуудал гарч ирж байгаа. Энэ маань бол ер нь цаашдаа нэлээд шүүмжилд өртөх ийм одоо бас үндэсэнд үлдээдэг. Уг нь хуулийн дээр энийг засах ёстой юм. Хэрвээ одоо хяналтын тоолго хийж байгаа бол үнэхээр зөрүү гарсан бол нөгөө нүдэрээ харж, гараараа барьж, чихээрээ сонсож тоолсон тооллогынхаа дүнгээр явах нь зүйтэй юм а гэдэг дээр бол одоо бид санал нэг байгаа. Ард иргэд ч ингэж хүсэж байгаа. Тийм учраас бол сонгуулийн одоо энэ хуулийн ийм зүйл залтуудыг бол бас засалруулах ёстой. Хэрэгжүүлэх явцдаа одоо энийг аль болохоор ард иргэдийн энэ санаачлагад нийцсэн хувилбар руу ойртуулах боломжийг авч үзэх ёстой. Тэгэхгүй сонгуул одоо эхлэхээсээ өмнө шүүмжилд өртвөл сонгуулийн үр дүн өргөд өөрөө бас эргэлзээтэй болох. Ингээд санал шүүмжил тасрахгүй байх. Ийм одоо бас болгоомжил байна. Тэгэхээр энэ дээр зайлшгүй анхаарах хэрэгтэй. За бидний ярилцах хугацаа ер нь өндөрлөлт өгч юм. Төгсгөлд нь яг нэг эсвэл 6 сарын 23-нд улсын хурал хуралдах ёстой. Таны хувьд ер нь яг энэ хуралдаа очих уу? За яг энэ хурал гишүүд цуглаад хуралдаж чадах болов энэ дээр ямар байр суурь? Би бол энд гишүүд цуглахгүй байх гэж бодож байна. Ягаад гэвэл гишүүдийн маань одоо дийлэнх олонх нь улсын хурлын сонгуульд нэр дэвшсэн сонгуульд кампанит ажилд оролцоод явж байгаа. Тэгэхээр санал хураахаас 5 хоногийн өмнө ч байдаг юм уу тийм ээ? Чуулгандаа ярьж хуралдаж явах болцоо байхгүй. Ягаад гэвэл энэ жил сонгуулийн сурчлагын хугацаа хуулиар ерөөсө богинохон 16 хоног л ажиллана. Тэгээд сонгуулийн одоо кампани юу гэдгийг оргил үедээ байж байгаа юм шүү дээ. Тий. Тэгэхээр 23-нд чуулган одоо цуглана гэдэг бол энэ бодит байдал дээрч онлын хувьд ч огт байхгүй. Тэгэхээр энэ бол хэрэгжихгүй. Тэртээ тэргүй хүсэн ч үсээгүйч сонгуулийн дараа одоо хамгийн түргэнгөө 7 сарын 1-ээс ч байд юм уу хуралдаж л таарах байх. Тэгэхээр энэ маань амьдралаас жоохон хөндөй хэрэгжих боломжгүй шийдвэр гарцсан гэсэн үг шүү дээ. Магадгүй одоо ийм шийдвэр гаргах хэрэгцээ шаардлага байсан болов уу гэж улсууд бас таамаглаж байгаа. Энэ бас ортой юм шиг байгаа юм. Тэгээгүүл бид нэг 5 хоног сунгаж хуралдаад сонгох яах үргэлжлүүлж хуралдаад 6 сарын 30-нд 5 сарын 30-нд одоо завсралуулсан бол хуулийн энэ одоо заалт төрчихдөхгүй сонгуулийн дараа эргээд үргэлжлүүлээд хуралдах болцоотой болох байсан. Гэтэл ингэж яаран завсралуулсан яг л шалтгаан байж ээл гэдэг нь бол одоо яалтч аргагүй л одоо хэлэх үг л болоод байгаа. За баярлалаа. Бидний урилгыг хүлээж авч студид ярилцсан цаг үеийн асуудлаар за тийм үеийн эдийн засаг төсөвтэй холбоотой асуудлаар мэдээлэл өгсөн танд их баярлалаа. За баярлалаа.